Бүгд найрамдах Солонгос улсын SBS телевизийн бүтээл Wailed Musician хөшигний арын дуучин. Азийн шилдэг дуу хоолой шалгаруулах энэхүү уралдаан төвшрөлгийг Монголын үндэсний олон нийтийн телевиз албан ёсны эрхтэйгээр зохион байгуулна. Азийн 13 орны шилдэг дуу хоолой төвшрөлдөх 14 стэйж насны pop, hip-hop, R&B, баллад усгалаа дуулдаг хүн бүхэнд боломж нээлттэй. Та оролцохыг хүсвэл Wailed Musician MNB-ийн хаяг руу өөрийн товч танилцуулга болон 90 секундын дуулж байгаа бичлэгээ илгээгээрэй. Шилдэг 3 оролцогч бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болно. Бүртгэлийн хугацаа 2025 оны 5 дугаар сарын 12-нд дуустал. Дэлгэрэнгүй мэдээллийг 88 26 26 15 88 4 18 42. Өнөөдрийн хувьд гэвэл шүүгчдийн тоо нэмэгдсэн. Тийм болохоор манай тэмцээн улам бүр сонирхолтой өрнөнө гэж бодож байна. Бүтэн биеэр нь харсан чинь бас өөр вэ шүү. Хагас шигшээд орох боломжоо алдлаа. Ур чадвар үнэхээр сайтай маа. Тэнцэх нь ойлгомжтой байна шүү дээ л гэж бодсон. Энэ оролцогчид бол бидний хоолноос идэх гэж л ирсэн байж таарна. Яванда өрсөлдөгч болно гэж юу? Өөр тэмцээнд ч гэсэн ийм авьяаслаг хүмүүс ордог штт. Гэхдээ энэ тэмцээн бол онцгой. Бас чадварлаг хүмүүс их байгаа. Үнэхээр сайн байгаа үстэй. Тийм шүү. Манай оролцогчид бүгдээрээ сайн. Оролцогчоо өгтөн авцгаая. Гүвэл хуралжийн Ким Сижон. Энэ их сайн оролцогч байсан санагдаж байна. Тийм ээ. Би санаж байна. Үнэхээр сайн дуулсан. Эмэгтэй оролцогчид дундаас миний анхаарлыг хамгийн их татсан болохоор би итгэл найдвар их тавьж байгаа. Хоолойны өнгө нь маш гоё, хэлэгчүг халга. Үнэхээр сонсголонтой. Энэ гоё хоолойн өнгөө давуу талаа болгох хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Би хоолойных нь тэр сайхан өнгийг сонсомоор байна. Гэхдээ даанч сонсож чадаагүй болохоор надад жаахан харамсалтай байлаа л да. Ягаад ч юм дээд өнгөөр сайн дуулах юм шиг санагдаад байна. Тийм ээ. Хөөх. 한참을 뛰었더니 숨이 차올라 우리 집으로 가는 마지막 차 내일이 더 힘들고 지쳐도 괜찮아 내 꿈을 이룰 수만 있다면 Үнэхээр сайн дуулах юм аа. 남들보다 더 많이 노력을 한데도 기회는 늘 내 곁을 스쳐간대도 더 나은 내일이란 게 혹시나 내게 올까봐 그날을 꿈을 꾸며 살아요. 저 멀리 보이는 우리 동네 불빛들 하나 둘 사라져가는
자고 싶지 않는 오늘 Сайхан дууллаа. Энэ оролцогч тун сайн дуулдаг болохоор дөнгөн бит хоёр маш өндөр хүлээлттэй байсан. Үнэн дээр бол бодсноос ч илүү дууллаа. Тийм ээ, үнэхээр сайн байлаа гэж би хэлмээр байна. Итг сонс. Гүйл хорооллын Ким Сэжон. 3 үсэг 4 үгээр ярьдаг тоглоом тоглоод байна уу да? Тийм ээ, юу гэхээр миний сэтгэлийг хөдөлгөж чадсан. Өнөөдөр ч бас дутгааргүй сайхан үзүүлбэр үзүүллээ. Сонсоход таатай байлаа. Харин соль шүүгч дохио зангаагаар сэтгэлдээ илэрхийлээд байсан уу да? Ингээд байсан уу? 멀리 보이는 우리 동네 불빛들 Дэндүү гой дуулсан учраас хэлэх үггүй болчихсон байхал да. Хүмүүсийг биширдэл дууллаа. Нин төрөнд онцлог хэлэх юм гэвэл дууны үг тод сайхан сонсогдож байсан. Тэгээд бас дууга бүхэлд нь өндөр түвшинд дууллаа. Тийм болохоор мэдээч хэрэг тэнцэлгүй яах вэ? Үнэхээр сайн байсан. Гэхдээ зарим шүүгч өөр бодолтой байх шиг надад харагдсан. Надад ямар бодол төрсөн бэ гэвэл яагаад ч юм Гүйл хорооллын Ким Сэжон миний сонирхлыг огт татахгүй байсан. Яагаад гэдгийг сайн хэлж мэдэхгүй юм. Тийм шүү. Би энэ хүний дууг заавал сонсох ёстой юм байх тал гэж бодсон. Энэ оролцогч 2 дахь шатны урьдчилсан шалгаруулалтын үеэр ч бас өөрийнхөө дээд өнгийг шүүгчдэд сонсгох гээд байсан. Даанч саяны дуу их хувилбараа гүйцэж чадсангүй. Надад ийм л бодол төрлөө. Нэмж хэлэхэд хэрвээ би буруу санаагүй бол энэ оролцогчид өмнө нь ч бас яг ижил шүүмж хэлж байсан. Өөрийнхөө давуу болон сул талыг анзаарч мэдэх нь чухал. Тэгээд бас хүн чаддаг юм аа л хийх хэрэгтэй. Хүн болгон ямар нэг юм чаддаг байж л таарна. Онцгой ур чадвараа анзааралгүй хамаг хүч хөдөлмөрөө өөр зүйл зарцуулна гэдэг чинь харамсалтай шүү дээ. Пол Ким шүүгч сайн зөвлөж хэлье гэж бодсон бол та. Ингээд Гүйл хорооллын Ким Сэжон оролцогч нийт 6 шүүгчийн саналаар тэнцэж хаг шигшээд орох эрхтэй боллоо. Баяр хүргэе. Дараа дахин уулзъя. Манай дараагийн оролцогч бол Гүгүү хорооллын F100%. Сэтгэл хөдлөл ихтэй гэсэн үг. Сэтгэл хөдлөлт автан Тийм бай. ээ, би ч бас. Харин та. Би тий. Тийм үү? Логик сэтгэлгээтэй. Харин та. Арай бүгдээрээ Т юм шүү дээ. Би F. Харин би тий. F. Би тэ. Ашгүй дээ. Аль аль нь байгаа юм байна. Тэнцүүхэн гэж бодож байна. 추운 겨울이 지나가듯 장마비도 항상 끝이 있듯 영원할 것 같은 그 슬픈 사랑도 언젠가 끝날 걸 믿는다. 지나간다. 이 고통은 분명히 끝이 난다. 내 자신을 달래며 하루하루 버티며 꿈꾼다. 이별의 끝을 그 믿음이 없이 버틸 수 없어. 그 희망이 없었으면 난 벌써 쓰러졌을 거야. 쓰러졌을 거야. 그 희망 하나로 난 버틴 거야. 버틴 거야. 이 고통은 분명히 끝이 난다.
ганцтай. Би Google хорооллын F100%-ыг сайхан гурилтай шүлтөө зүйрлэмээр байна. Гурилтай шүлөө? Амттай хоол идэх сайхан байдаг шүү дээ. 감기가 언젠가 났듯이 버틴 거야. Ким Бом Су дуучныг мартагдтал дуулна гэдэг бол тийм ч амар ажил биш ээ. Домогт дуучин гэж болохоор хүн шүү дээ. Үнэхээр гайхалтай хоолойтой. Их хөлбраас нь илүү дууллаа. Үнэхээр сонсголонтой байсан шүү. Сонор милаасан дуу байлаа гэж хэлье. Сайхан магтаал хэллээ. Одоо харин дууны төгсгөлд товчлуур дарсан Шинжүнжээ шүүгчийн сэтгэгдлийг сонсоцгоё. Би нэгдүгээр шатны урдчилсан шалгаруулалтаас эхлээд л энэ хүнд анхаарал хандуулж байгаа. Ер нь бол миний хамгийн дуртай оролцогч гэж хэлж болно. Хамгийн дуртай оролцогч. Тийм ээ. Google хорооллын оролцогчийн хувьд бас нэг хэлэх юм гэвэл тэрний хэв маяг надад таалагддаг. Гэхдээ шат ахих тусам жаахан муудаад байгаа юм шиг санагдлаа. Сэтгэл татах нь багасаад ч байгаа юм шиг. Тэгээд л дуу дуусахын алдад товчлуураа даржглаа. Тайвширч болохгүй шүү. Хичээгээрэй гэж анхааруулах гэсэн санаа. Нэгдүгээр шатны урдчилсан шалгаруулалтад яаж дуулсныг би одоо хэрэн мартаагүй байгаа. Ийм учиртай байх нь. Дараагийн шатанд бас нэгэн онцгой үзүүлбэр үзүүлнэ гэж найдая. Шинийн үнжийн шүүгч цочрохын тулд товчлуураа дарсан байх нэ. Тийм ээ. Google хорооллын F100% оролцогч нийт 7 шүүгчийн санал авч хаг шигшэд хүч сарих эрхтэй боллоо. Баяр хүргэе. Баяр хүргэе. Манай дараагийн оролцогч бол Жөнгүүг болон Шилим дүүргийн Тити угтан авцгаая. Энэ оролцогчийг санаж байна, санаж байна. Өмнөх шатанд Бейонсигийн дууг дуулж байсан. Өмнөх шатан дуу. Тун чадварлаг дуулсан. Тэгээд бас уур амьсгал бүрдүүлэхтэй сайн. Юу? Хосолж дуулах юм уу? Үгүй. Үгүй. Ганцаараа. Хоёр дүүргийн нэр байгаа болохоор та нар лав гайхаж байгаа баха. Саяхан үсэн болов уу? Ямар учиртай юм бол. Хоёулаа юм бэ штэ. Хөгжим тоглоод хамт дуулах юм байна. Хөгжим тоглоод хамт дуулах юм байна. Хослох юм бах та. Ойлголоо. Амьд хөгжимтэй дуулах юм байна. Дууханы шалгуур бүр өндөр болох нь те. Дууханы шалгуур бүр өндөр болох нь те. Би их хариуцлагатай шүү нэ. Битгий ийм яриа хөгжимчнийг сандаргаад байх юм. Хөгжимч гэсэн чинь дууханы нүд гэрэлтээд явчихлаа. Баярлаад хөлн газар хөрөхгүй нэ. Меломанс байх нь. Меломанс. Манай дараагийн хүн болоо Чүншин болон Дансан дүүргийн оролцогч яг Жөнгүүг, Шилим дүүргийн Тити шиг гэсэн үг. Чүншин болон Дансан дүүргийн оролцогч. Тэгвэл хоёр хүн байх нь. Чүншинээс Дансан хүртэл зөндөө хол үсттэй. Тийм биз дээ. Хоёр байртай ч юм билүү? Баян гэж үү? Олон газар байртай баян хүн. Нэрээ тийм байж болно. Хоорондоо их зайтай байж магадгүй. Хамгийн багадаа хоёр хүн байхаа. Гэхдээ өмнөх шатанд ганцаараа дуулсан да. Дууга өөрөө найруулж дуулсан. Тийм ээ. Нэр нүү. You wrap around me and you give me life. That's why night after night I've been loving you right. Monday, Tuesday, Wednesday, Thursday, Friday. Oh yeah. Саяны дуулсан дууг өөрөө найруулсан уу? Өөрөө байх нь. Дараагийн шатанд тэнцлээ. Loving you right 7 days a week. Хамтлаг. Хамтлаг байж магадгүй. Хоршил байсан юм уу? Тийм байна. Хоёулаа юм байна. Ингэн гэж бодсонгүй.
dancing in a crowded room. You look so happy when I'm not with you. The thing you saw me caught you by surprise. A single teardrop falling from your eye. Take me back, 'cause I wanna stay. Save your tears for another. Save your tears for another day. Үнэхээр санаан дарамгүй хувилбар байна. Энэ жирийн хөгжмийн зэмсэг биш, харин тусгай төхөөрөмж байна. Би анх гайхсан шүү. Код күнст шиг зогсоод байсан. Тийм биз дээ. Соло шүүгчд ямар санагдав? Хэрвээ саяны дуугаа сонсогчдод хүргэх гэж байгаа бол гүйцэд засаж янзлах хэрэгтэй юм шиг санагдлаа. Бэлэн болгосон хойноо дуулах нь зүйтэй. Тэгээд бас дэндүү энгийн дуу сонгосон болохоор шүүж үнэлэхэд хэцүү байлаа. Надад үнэхээр харамсалтай байна. Надад ч гэсэн энэ оролцогчдыг шүүхэд үнэхээр хэцүү байлаа. Дуунаас нь юу ч мэдрэгдсэнгүй гэж хэлж болохоор. Тэгээд би шууд товчлуур дарахад хүрсэн юм аа. Уучлаарай. Бид шин үнжин шүүгчийн сэтгэгдлийг сонслоо. Харин одоо Жон Тухайн шүүгч юу гэх бол? Энд дэжээгийн төхөөрөмж авчирсан байна. Сонсоход тааламжтай байлаа. Дараагийн шатанд тэдсэн учраас бүр хичээж нэгэн хэвийн биш, харин дуучны ур чадвар шалгасан өөр дуу дуулбал дээр гэж хэлээ. Тэгэх юм бол шүүгчид ур чадварыг чинь бодиттой үнэлж үнэтэй заавар зөвлөгөө өгнө. Миний хувьд дуу их таалагдлаа. Гэхдээ дараагийн шатанд орж ирэхдээ дуугаа зөв сонгож бүр сайн бэлтгэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Дууг засаж өөрчлөх гэж байгаа бол дутуу орхиж өрөөсө болохгүй. Нэг мөсөн сайн хийх хэрэгтэй гэж л захиа да. Амжилт хүсье. Ингээд ханс шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо. Баяр хүргэе. Looking back on when I was a little nappy-headed boy. Then my only worry was a Christmas up in my side. Oh, even though we sometimes will not get it then, we were happy with the joy that they would bring. How we should days could come back once more. I wish your days ever to go. I wish your days could come back once more. I wish your days could come back once more. I wish your days ever to go. Often so do 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 do. Амаргүй дуу сонгосон байх шүү. Яг үнэндээ би их гайхаж эргэлцсэн. Эхэндээ хөгжим дуу хоёр хоорондоо нийцгүй байгаа юм шиг санагдсан ч сүүл рүүгээ миний бодол өөрчлөгдсөн л дөө. Then my only worry was a Christmas up in my side. Smoking cigarettes and writing something nasty on the wall. Миний бодлоор дууны ихэнх хэсгийг хасаад хинэлтэй хэсэгтээ анхаарал илүү хандуулсан бол сонирхолтой болох байжээ гэж бодлоо. Би ч бас соло шүүгчтэй санал нэг байна. Тэгэд л товчлуураад арчихлаа. Ягаад гэвэл хинч сонсоо таамаглаж болохоор хэмнэл байсан. Тиймээс товчлуураа дарахаас өөр арга байсангүй. Би ч гэсэн санал нэг байна. Зохиомжтой хэсэг жаахан урт байсан бол арай л дээр байх байлаа. Би дууг нь сонсож байхдаа дуухан шүүгчийг анзаарсан. Харцсан тогтож өгөхгүй ийш тийшээ гүгээд л байсан.
Тэгээд би энэ өрөөнөөс гараад явчихвээ гэж бодсон шүү. You grow up and learn that kind of thing ain't right. But what you were doing and should fit on a side, I wish you did. Бүгдээрээ дуухан шүүгчийн шүүмжийг сонсцгоё. Миний бодлоор дараагийн шатны үзүүлбэр хамгийн чухал. Тэгээд бас хэв маягийн хувьд меломанстай адилхан санагдлаа. Ялангуяа хөгжмийн найруулга. Тэгээд бас хөгжимчний ур чадварыг бүрэн гүйцэд харуулж чадах хувилбар хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Саяын дууны хувьд ай үг хоёр зохицохгүй байгаа юм шиг санагдлаа. Тийм болохоор меломанс хамтлагийн урын санг сайн судалж тохирох дуугаа зөв сонгороо л гэж хэлэх байна да. Үнэхээр сайн байлаа. Үнэхээр багш хүн шиг хэлж байна шүү. Хэрвээ би энэ дууг дахин найруулсан бол ихэнх эсхийг өөрчилнө. Эсвэл хасчихсан ч болно. Ямар тач энэ оролцогчид ахиадыг боломж өгөх хэрэгтэй. Дараагийн шатанд бэлдэхдээ хөгжмийн найруулгатаа анхаараарай гэж хэлье. Хамгийн гол нь зохицол шүү дээ. Тийм болохоор улам бүр хичээж дараагийн шатанд сайхан дуу бэлдэж ирээрэй гэж хэлье. Тэр ч амаргүй л дээ. Жөнгөг болон Шилим дүргийн TT 7 шүүгчийн санал авч хагас шигшээд шалгарлаа. Бүгдээрээ баяр хүргэцгээе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Зүрхээ нэг тал руугаа гаргаад байна штэ. Энэ хоёр гар нийлэхгүй юм байна уу? Энэ хоёр оролцогч ямар харилцаатай бол арай хосууд юм биш үсттэй. Дараагийн оролцогч бол Менлаг хорооллын хуглагч мастер болон Пинчун хорооллын муур. Хуулагч мастер нэрэндээ тохирсон сайн үзүүлбэрл үзүүлэх хэрэгтэй. Үнэхээр сайн байсан. Sometimes it makes me cry like the rain. But I'm across the ocean if I had to run through the storm to get to you right now. Baby, 나는 내가 말을 하나만 해. Хоолойн өнгө хэмлэл нь бас үнэхээр гоё байна. Энэ оролцогч урлагийн хүн байж магадгүй санагдсан шүү. Маш их сонирхол татаж буй оролцогч. 치열한 삶 속에서 뒤돌아볼 시간도 없이 무거운 맘 이끌고 일터로 나가면 오늘도 나는 싸워야만 하네. 아무도 알아주지 않아. 그래도 알아 난 참아야만 해. Хүнд дуу сонгосон байх шүү. ETA New Jeans. Зогсож байгаа нэг тийм дурбулаам юм аа. 내가 도와줄게 gang playing but always feel like yeah. There's your voice on my own. 낭비하지 많은 시간을 은행 서둘러서 정리해가는 world 받아주면 안 돼. No you better trust me. 답답해서 그래. What's your ETA? 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 I'll be there right now. Listen, boy, is it up? Did your boy is out my own? Whatever is out my own. Did your boy is out my own? Яг үнэндээ бол сонгосон дууг нь хараад их баярлсан. Хүлээлтч их байлаа. Даанч энэ оролцогч ур чадвараа бүрэн дүүрэн гаргаж чадсангүй. Дуугаа илэрхийлэх тал дээр хангалтгүй байлаа.
Дуучин хүн сэтгэл зүрхээ дуугаараа дамжуулан илэрхийлэх хэрэгтэй гэж би боддгийн. Мэдрэмж дутлаа л гэж хэлээ дээ. Тэгээд бас дууга бүрэн ойлгосноо гэдг нь хэрэгэлзээтэй. Ер нь бол хангалтгүй байлаа. Мэдрэмж үнэхээр дутсан гэхүү дээ. 아직도 어린 날에 머물러 당신에게 남아 이 마음 기댈 곳을 찾아요 내 마음 같지 않은 세상이 Менла Кроллын хуулагч мастер 5 шүүгчийн санал авлаа. Ер нь бол ойлгоход жаахан хэцүү л дуу байна. Аккорд нь ч бас оролцогчоос маш их ур чадвар шаардсан үзүүлбэр байлаа. Миний бодлоор бол хангалтгүй байсан болохоор тэнцүүлсэнгүй. Энэ оролцогч ур чадвараа бүрэн дүүрэн гаргаж сурах хэрэгтэй. Одоохондоо бол хангалтгүй байна. Өөр дуу яаж дуулах вэ гэсэн сонирхолж төрсөнгүй. Тэмцээнээс хасагдсан учраас одоо царайгаа харуулж болно. Менла Кроллын хуулагч мастер болон Пьончун хорлолын муур царайгаа харуулах болов? Царайгаа харуулах болов? Царайгаа харуулах болов? Тийм ээ. Тэгээ. За. Өөртөө ихтэй юм аа. Би нэрийн сонсоод их хариуцлагатай хүн байна гэж бодсон шүү. Нэр нь үү? Ингэж нэг царайг нь хардаг байж сайн байна уу? Сайн байна уу? Аз жаргалтай харагдаж байна шүү. Би Жамбо хотоос ирсэн 20 настай Ким Бом Жун байна. Манай тэмцээнд оролцох ямар санагдав? Маш их сандарлаа. Бэлдсэн зүйлээ санаандаа хүртэл гаргаж чадсангүй. Гэхдээ надад маш үнэтэй туршлага боллоо. Би нас залуу байгаа болохоор улам бүр хичээж сайн дуучин болж чаднаа. Гоё юм аа. Атаарчлаа. Энэ туршлага дээрээ тулгуурлаад хичээнгүйл нь дуу зохиож чадварлаг дуучин болно гэж бодож явдаг да. Би хичээнэ. Би энэ зан чанарт нь атаархаж байна. Санаа зовох зүйлгүй. Тэгээд бас хүсэл урам зоригоор дүүрэн нэг зүйл асууж болох уу? За, Нэрний хувьд маргаантай байсан. Зарим хүн өнгөрөөч гэж бодсон байж магадгүй. Ийм нэр авсандаа харамссан болов? би ер нь бол маш их харамссан. Миний бодлоор бол хуглагч мастер гэдэг нэр авах хэрэггүй л байсан юм да. Зарим хүнд бол бүр игдүүцэл төрүүлсэн байж ч магадгүй. Тэгээд бас яаж хуг цохихыг харъя л да гэсэн хүмүүс ч байсан байх. Нэршгэ үзүүлбэр үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Тийм шүү. Нэгэнт өгсөн нэрийг сольж болдгүй юм байна лээ. Тийм ээ, жаахан харамссан. Таны хувьд маш том сургамж боллоо. Гэхдээ бас хичээл зүтгэлж гаргалаа шүү дээ. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. Их баярлалаа. Амжилт хүсье. Хөөх юм аа. Бүр атаархачлаа. Пьончун хорлолын муурыг угтан авцгаая. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Би шүлэг ая зохиох дуртай Пьончун хорлолын муур Сун Яжи байна. Сайн байцгаана уу? Энэ тэмцээнд оролцох ямар санагдсан бэ? Би ийм төрлийн тэмцээнд анх удаа орж байна. Миний хувьд энэ хүртэл явна гэдэг нэр төрийн хэрэг. Би харамсалтай сэтгэлээ барьж чадсангүй. Энд маш их харамсаж байна. Би хожим хон сайжирч чадварлаг болсноо харуулахын тулд ингэж өөрийнхөө царайг ил болгож байгаа юм. Таны хувьд маш онцгой хүн шүүгчд дунд байгаа гэсэн. Тийм ээ. Би ямар их сандарч байна. Хин бол Энэ хүмүүс надад дуулах маш их урам зориг өгсөн. Тийм ч учраас би энэ тэмцээнд бүртгүүлье гэж шийдсэн юм. Энэ хүмүүс хайлт хамтлагийн гишүүд. Баярлаа. Сайн байна уу? Би шүтэн бишрэгч нь байна. Би танай тоглолтыг үзэж бас янз бүрийн үйл ажиллагаанд очиж байсан. Гэхдээ ийм ойроос харж байгаагүй болохоор бүр сандарчлаа. Уулзах таатай байна. Би үнэн ч шүтэн бишрэгч гэдгээ харуулахын тулд төр хүлээгээрэй. Энийг авчирсан.
Би дэлгээд харуулж болох болов уу? Бололгүй яах вэ? Алив харцгаая. Хөөх ямар гоё юм бэ? Жинхэнэ шүтэн бишрэгч. Энэ хамгийн анхны загвар байна. Энэ хамгийн анхны загвар байна. Энийг эртний халдвар гэж болно. Маш их нандинсан байж тээ. Бүр хуучраад гандчихж. Гэхдээ хамтлагийн гишүүдэд сайхан санагдах байхаа. Тэгэхээр тойрын сэтгэлдлийг сонсъё. Үнэхээр сайхан санагдлаа. Өмнөх шатанд ч бас миний дуртай тогтоолсон. Даанч дууга сонгохдоо алдчихуу даа гэсэн бодол төрсөн. Гэхдээ маш их хичээл зүтгэл гаргалаа. Би нэг юм асуумаар байна л да. Та яагаад ингэж их сандарсан юм бэ? Шалтгаан шиг сонсогдож магадгүй. Гэхдээ надад азгүй гэмээр зүйл тохиолдсон. Би өнгөрсөн 5 гарагт ковид тусчихсан. Тэгээд нэм гарагт тусгаарлалтаас гараад өнөөдөр энэ тайзан дээр шалгаруулалтад орж байгаа болохоор жаахан сандарлаа л да. Хэрвээ тийм бол үнэхээр хэцүү байсан байхаа. Цаашдаа олон сайхан уран бүтээл тойрохыг хүсье. Хожим хойно хамтдаа дуу хийх өдөр ирнэ гэж найдаж байна. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. Амжилт. Баярлалаа. Маш их хичээл зүтгэл гаргалаа. Баярлалаа. Тэр үеийн алчуурыг ингэж харах гэж хэлээд явах. Яг хэдэн жилийн өмнө байсныг санаж байна уу? 14 жилийн өмнө бид дөнгөж жил эхэлж байсан. Хэрвээ би андуураагүй бол анх гаргасан загвар. Хөөх. Дараагийн оролцогчоо хүлээн авцгаая. Энэ бол Элсан хорооллын дагин. Сүлд дуулсан уу? Хамгийн сүүлийн оролцогч. Чадварлаг уу? Мариан Кэри шиг дуулсан санагдаж байна. Бүр тийм сайн уу? 내겐 오직 지금뿐이야. I want you deep inside me. I want you deep inside me. Дуугийн сонсох үнэхээр сайхан байлаа. Гайхалтай дууллаа. Яагаад ч юм энэ хүний хоолоогоор Мариан Кэригийн дууг сонсомоор санагдлаа. Маш сайн дууллаа. Бүх талаараа хэлэх юмгүй сайхан. Энэ үнэхээр хэцүү дуу. Тийм ээ. Амаргүй дуу шүү. It's not fair. I'm talking to you upstairs. Are you there? You know I care. So please don't tell me that this is an empty parade. Oh no. Cause all she has and all she's lost. I wish she could remember. I watch you fade and slip away. It's hurting more than ever. I miss her. Even though she's still here, you need to give a sign. Don't let her disappear. I give her my forever. We can make for a day. She can really be okay. Cause I miss her. No, no. And promise me this. When she go, everything is she's and all free. Voting in a color green. Promise me that she know that the people that she loves below her in the skies above me. So even though it's just still here, Янз юм байгаач. you need to give a sign. Cause don't let her disappear. I give her my forever, forever, forever. We can make for a day. She can really be okay. Cause I miss her. But nah, I miss her, miss her, miss her. I just miss her, miss her, miss her. I miss her. Even though she's still here. Галзуурмаар юм аа. Гайхалтай. Манай шүүгчид Элсан хорооллын дагныг дуу нэгтэйгээр дэмжлээ. Баяр хүргэе. Магтах
байх үг олдохгүй нэ. Алмаар уулсан гоё үзүүлбэр байлаа. Маш сайн. Хэлэгч үг алга. Тийм ээ. Яста шилтгэн. Би нэгдүгээр шатнаас эхлээд л энэ оролцогчийг хамгийн чадварлагна гэж бодсон. Ялангуяа өнөөдөр бол бүрч сайн байлаа. Гойд сайн байсан. Баяр хүргэе. Бас заавал төрүүлээрэ гэж өрөөе. Миний асуулт сонин санагдаж магадгүй. Гэхдээ юу гэхээр та өдөр тутамдаа юу хийдэг вэ? Ямар хоол иддэг вэ? Амьдралын ямар хэв маягтай вэ? Би яагаад ингэж асууж байна вэ гэвэл энэ хүн лав солонгос хоол иддэггүй байх гэсэн бодол төрлөө л дөө. Өглөөдөө англи маягаар цайлдагч байж магадгүй. Надад ийм л сэтгэл төрлөө. Хэрвээ тоглолт хийнэ гэвэл би заавал очиж үзнэ. Амлая. Дахиад л амлалт. Би үннээсээ хэлж байна. Худал амлалт өгöd байгаа юм шиг санагдаа явчлаа. Эсвэл шуудхан хамт хоол идийгээд зурвас бичих хэрэгтэй байхаа. Хэрвээ би өгсөн бүх амлалтаа эрен бэлэх юм бол энийг нэгдүгээрт бичнэ. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан үзүүлбэр байлаа. Миний сэтгэл үнэхээр хөдөлсөн. Хамт дуулмаар санагдсан уу? Элсэн хороолын дагинд халуун баяр хүргэе. Манай шүүгчид санал нэгтэйгээр дэмжиж хагас шигшээд орох хэрэгтэй боллоо. Чадварлаг юм аа. Өнөөдрийн оролцогчдоос хамгийн авьяаслаг нь. Дараагийн шатанд явах бол. Хосгүй авьяас гэж энийг л хэлэх бах та. Тийм ээ. Үнэхээр сайн байлаа. Бусдаас онцгой. Үнэхээр гайхалтай. Шөмжилж хэлэх үг алга. Дараа хамтарч уран бүтээл хиймээрэй. Хэрвээ боломж олдвол би энэ хүнтэй хамтарч ажиллана. Би ч бас Хагас шигшээд орж чадсангүй. Тун харамсалтай. Шүүх боломжгүй. буруу дуу сонгочихжээ. Цаг хугацаа шаардлагатай гэж бодож байна. Сэтгэлд минь хүрээгүй болохоор тэнцсэнгүй дээ. Бүгд найрамдах Солонгос улсын SBS телевизийн бүтээл Wayward Musician хөшигний арын дуучин. Азийн шилдэг дуу хоолой шалгаруулах энэхүү уралдаан төвшрөлгийг Монголын үндэсний олон нийтийн телевиз албан ёсны эрхтэйгээр зохион байгуулна. Азийн 13 орны шилдэг дуу хоолой төвшрөлдөх 14 стэйж насны pop, hip-hop, R&B, баллад усгалаа дуулдаг хүн бүхэнд боломж нээлттэй. Та оролцохыг хүсвэл Wayward Musician @MNB.MN хаяг руу өөрийн товч танилцуулга болон 90 секундын дуулж байгаа бичлэгээ илгээгээрэй. Шилдэг 3 оролцогч бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болно. Бүртгэлийн хугацаа 2025 оны 5 дугаар сарын 12-нд дуустал. Дэлгэрэнгүй мэдээллийг 88 26 26 15 88 4 18 42